Өнөөдөр энэ бүтгэж аваад анхны тестуудаа хийгээд дэвшиж үзсэн маргааш шүгэл сонирхолтой апп төсөд гаргая гэсэн бодолтой байгаамаа. Karaoke орж дуулж үзчихсэн хүмүүс байна уу? Ягаад гэвэл энэ бол миний өөрийн амьдрал дээр тохиолдсон зовлон. Маркетинг дизайнер хэрэгтэй байна баярлалаа. Надад жуулчдын Монгол руу татах зорилготой тийм аппликейшн байгаа. Надад нэг тоглоомны санаа байгаамаа. Тоглоомны санаа. Энэ тоглоом яадаг вэ? Ажиллаж болно гэж байна. Тэгэхээр тэр хүн бол өөрийн 4 цагт оройн 7 цагт ямар нэгэн цагт интернет орсонцгоо автоматар бидний өгж байгаа контент синк хийгээд авчиж байгаа. Нийт амьдралынхаа хугацаанд ямар амжилтуудыг яаж хэдийн хугацаанд хүргэсэн бэ гэсэн амжилт байна. Илүү enjoyable, илүү entertaining болох үүднээс заадуулын аппликейшнээ та бүхэн танилцуулж байна. Mobicom дээр бид нар шинэ зургийг авахад өөрсдийнхөө одоо таймлайн дээр ингээд гарч ирнэ гэсэн үг тийм. Хөдөө баг орж байна. Өсөлтөө их байлаа. Их гоё ап хийсэн, гоё санаатай багууд зөндөө байсан. Бид нэр бас багууд бас нэлээд өндөр чанартай оролцсон гэж бодож байгаа. Иргэд стартап гэдэг маань ямар ч төрлийн бизнес байж болох боловч энэ удаа технологитой холбогдсноороо апп гэдэг маань өөрөө 21-р зууны хамгийн одоо эрэлт хэрэгцээтэй байгаа бизнесийн чиглэл рүү холбож өгснөөрөө үр дүн аягүй өндөр юм болов гэж бодож байна. Тимүр Дэник хайсан өгч байна. Заавал Mobicom корпорацийн гүйцэтгэх захирлын Дэвид Холидейний хайснаа хүндгэлтэй өрөөнд орж байна. Хэрэглэснээр тэр аппликейшнаас дэлхийн зах зээлд гаргаж ирэх боломжийг бүрдүүлж байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд өөрсдөө аппликейшнийг дэмжээсэй.